За өдрийн мэнд. За хоогоор дүүрэгдэд байгаа хүмүүс уршаа шахаж суугаад заагаа одоо суугаарай. Энэ сүүл рүү ирдэг хүмүүс ер нь л сандалгүй болох гэдэг шүү. Та нар одоо эртний шигээрээ сандалтай суухгүй бол эцэд нь ихтчихэд сүүлд бол хэцүү болох нь шүү. Анхааруулга өсч гэсэн хэлчих. Бурхан бидний амьдрал дээр хийж байгаа ерөөс ажлууд үргэлжилж байна. Харин бид түүнийг таниад амьдрал гэдэг бол ер нь юр бус ирчлээ шүү. Бид нар биенийгаа гэр бүл болохоос эхлээд жоохон хэрэг зулж байгаа гэж байгаа дэвлэрээд тэгээд биенийгаа жоохон таниад тэгээд нэг амьдраа зогсоод амьдрдаг шүү дээ. За энэ маань ороодсонс нь тэгдэм да. Энэ маань эрт ирсэн бол ус ингэдэм да гэж мэдээд идэг шиг өнөөдөр бид нар ч гэсэн Бурхан эцгийнхээ хийдэг, дуртай хийдэг бүх зүйлийг мэдээд амьдрж эхлэнэ гэдэг. Энэ бол үнэхээр ер бус эрхчлөө. Түүний миний амьдралд хийж байгаа зүйлс нэг бүрийг хүлээж аваад хүлээн зөвшөөрөд амьдрах бол бүр биднэрт оногдож байгаа ер бусын зүйлсүүд байгаа. Энэ зүгээр л нэг та тав тухтай тэгээ та нэг сайхан амьдрах гээд байгаад Бурхан юм хийгээд байгаа даа биш. Ягаад гэвэл амьдрал ертөнц тэр чигтээ өмөө самуу дампуурал бүхэл зүйлстэй өрнөж байна. Харин энэ бүхнээс Бурхан таныг хамгаалж үлдэхийн тулд өнөөдөр тэр танилуу дууцыг хэмээрээ байна. Тэр бас таныг дэрэгдээ байлгахыг урд өмнөхөөс илүү хүсэж байна гэсэн. Бид нар ч гэсэн юу гэдгийг яг үүндээ юм айгаа тод болж байгаа гэсэн. Өмнө жишээлбэл те ерөөлөгдөг зүйлийг бид нар ерөөгдөх нь чухал. Яг үндэ бол хотын хүмүүс бус газар ерөөлөг бол үнэхээр онцгойлон үздэг гэсэн. Харин бидний хувьд бол ерөөл бол угаасаа миний амьдралын хэм маяг. Би ерөөгцсөн учраас бараг төрсөн. Би ерөөлтэй учраас би амьдрал маань маш амархан өрнөдөг. Би ерөөлтэй байгаа учраас миний эргэн тойронд болж байгаа миний хийж байгаа бүх зүйл ер бусын явагдах бүх боломжтой. Энэ бол ерөөлийн үндэс ахгүй та. Харин бид нэг зүйлийг л анхаарч юмар надад санагдсан. Тэр юу юм бэ гэвэл анхааралгүй байха болмоор байна гэсэн. Задгаа байха болмоор байна гэсэн. Хинэггүй байха болмоор байна гэсэн. Юмыг бас үргэлж маргааш тийм болно, нөгөөдөр ийм болно гэж агуу итгэлтэй байха бас болмоор байна гэсэн. Бид нэг маргаашийнхаа юмдаа өнөөдөртөө бэлдээд өнөөдрийн амжилт маргаашийнхаа бий болгож идэг. Өнөөдөр хийж чадаагүй зүйл маргаашийн миний хийх зүйлс маань нэг нь байдаг. Би өнөөдөр зүйлсийг буруу ч юм уу муу хийсэн бол би маргааш илүү сайн хийх боломжтой өдөр надад дахиад нэг өгдөж байгаа юм. Үүний төлөө өөрийнхөө амьдралыг авч явах нь аюул чухал байна. Бус энэ дээр өөрийнхөө анхаарлыг тавьж амьдрал маань байна гэсэн. Бид нар дийлэхдээ тэгдэг юм шиг байгаа юм л да. Бурхан бол агуу, Бурхан бол хайр, бүгдийг нь уучлдаг. Тэр бол ер нь өршөөнгүй. Бурхан бол үнэхээр нэгүүлсэн гайхамшиг тийм ээ. Тэр бол тийм. Харин эсрэг талдаа юу явдаг гэж тэр бол үзий яддаг юм аа. Үнэхээр үзий яддаг юм аа. Тэр дургуй зүйлдээ үнэхээр дургүй. Үнэхээр дургүй. Би бас Мосег уншиж байхдаа нэрээ уулан дээр гаргаад та нар бодоод үзтээ Мосе яг өөрөөсөө болж амарсан газар руу орохооргүй болсон уу гэж. Тэр хүн өөрийнхөө хийсэн, тэр Бурханы төлөө хийсэн, Бурханы тал зогссон, тэр ард түмний төлөө өөрийнх нь хийсэн бүх зүйлс тэг болчоод тэгээд тэр яг одоо чи бол ингээд энэ газарыг харж байгаа ямар сайхан газар байна. Гэхдээ энийг чи бол орохгүй гэж сонсож байхад тэр хүн ямар говьё Бурхан минь танд баярлалаа. Та өнөхөр агуу сайн Бурхан шиг хэлчихсэн гэж бодож байна уу? Бурхан биднэрт дургуй зүйлд үнэхээр Бурхан дургуй маа гэдэг бид үнэхээр мэдэх цаг иржээ. Тийм л учраас Бурханы дургуй жигсдэг зүйл нэг бүрийг бид үнэхээр яг ухамсартайгаар хойш нь тавьж сурах ёстой гэсэн. Бид үнэхээр Бурханы битгий хийгсэн зүйл хизээж битгий та хүрдэг бай. Бос Бурханы битгий хийгсэн зүйлс хизээж битгий анхаарлаа хандуулдаг бай. Дургуй бол дургуй, хэрэггүй бол хэрэггүй, орхилгсон бол орхисон, хайлагсан бол хайсан байгаад байгаа хөөх. Түүнээс тэр хизээж эвлэрдэггүй. Бид нар Бурханыг эвлэрдэг юм шиг бодож байгаа. Үгүй Бурхан байна штэ. Бурхан бол эвлэрэх юмтайгаа эвлэрэх байх. Гэхдээ Библиэл дээр бол эвлэрэхгүй бол тэр хизээч эвлэрдэг. Ялангуяа өөрийнхөө хэлсэн зүйлээс зөрж байгаа нэгний эсрэг бол тэр үнэхээр зогсож чаддаг нэгнүүд юм аа.
Тэр бол нэгэн үнэхээр онцгой нэгэн. Би Библийг харж байхдаа тэр зүйлсүүдийг уншиж байхдаа надад юу санагдчихсэн бэ гэвэл бид нэрэ бурхан намайг өршөөндөө бурхан өнөөдөр миний хийж байгаа зүйлийг манай сүвний пастор мэдээгүй бус надтай цуглаанд нэг юм мэдээгүй яахаа би дахиад засчин дахиад би хийхгүй бааштай гэж боддог зүйл чинь нэгэн өдөр таны толгой руу унах цаг ирчээд байна гэсэн үг. Та энэ алдаанаасаа болоод та энэ хийсэн үйлдэлээсээ болоод юу амсахыг та өөрөө мэдэхгүй амьдарч байна гэсэн. Тэгвэл зүгээр бурханыг мэддэг шиг амьдрээ. Бурханыг таньсан нэг шиг амьдрээ. Бурханыг бүр онцгой мэдсэн тийм ээ. Та болвол гэжтэй гэж хариулж чаддаг чадварлаг энэ зүйлсийг бурхан надад өгсөн шүү дээ. Тэгвэл таныг бий болгох гэж хэлээг байхгүй. Таныг юу гэдэг чи сайн болоод ир. Юмаа засаад ир. Чи итгэлтэй болоод ир. Чи бүр агуу нэгэн болоод ир. Бурхан Есүс Христ хизээж хэнийг ямар нэгэн итгэлээр шалгаж байхдаа шалгаж байхдаа гэж хэлэн буурах юм байна. Итгэлээрээ ирээд тийм ээ та бол чадна гэж. Та бол эдгээ чадна гэж хэлж байхад. Тийм ээ та бол хүсвэл гэж хэлж байхад хизээж би бол харьжийг хүсэж гин үү? Чи юу гэж бодож байгаа гэж хизээж хинээс асууж байгаагүй. Тэр шууд тийм ээ би мэдэж байна гэж. Түүн шиг бид нар ч гэсэн өнөөдөр үйлдэж байгаа амьдралаа хэм маяггүй юу? Би танд яг энэ үүдээс гараад таны амьдралын хэм маяг бурхантай хоёрын харцанд ор байдаг юм аа. Бид тиймээс бурхан хардсан шиг амьдрмааргүй байна. Бурхан үнэхээр зөвхөн бүтэнсээ өдөр энэ заалан дотор л байдаг шиг амьдрмааргүй байна. Тэр үедээ бурхан зүгээр л өнөөдөр те үг ярьж газар байдаг юм аа. Зүгээр бус газар байхгүй штэ гэж ярмааргүй байна гэсэн. Бурхан хаач хинтээж уулзахад тэр бэлэн яг ийм үед бид амьдарч байна. Бурхан талархал нь байх болтугай. Бидний зүрхсгэл дотор үнэхээр имэйлтийг өдрөөс өдөрт нэмж өгөөсэй гэж бодож байна. Би бол боддог ямар хатуу хүн байлаа гэж. Би бол маш хатуу хүн. Би маш хатуу амьдралыг туулсан учраас би өөрөө маш хатуу хүн. Тэгээд тэр хатуу амьдралыг туулж байхдаа юу гэж бодсон би дахиад ийм амьдралыг хэн нэгэн туулахгүйсэн гэж бодож байхдаа өөрөө хүн хатуурч яддаг гэсэн үг. Харин бурхан болвол зөөлөсөн болвол та хизээс дахиж хатуурдах юм аа. Тийм учраас бид нар хэрэг би өдрөөс өдөр зөөлөрж байгаа үндсэн шалтгаан нь юу гэхээр бурханд ойртогдсон таны зүрх зөөлөрдөг юм аа. Түүнээс та хатуу зүрхтэйгаараа тэр чигээр бурханд ойрхон байна гэж ярьж чинь бас хавцалдахгүй зүйл байхад байна. Харин намайг зөвлөсөн зүйл юу байсан бэ гэвэл би амар мундаг эсвэл сайн байгаад эсвэл намайг тий пастор бол дууцсан би албаар зөөлөн зүрхтэй болох юм шиг хүмүүс бод. Үгүй огт тийм биш. Харин хэдий хэмжээгээр хэдий чинээх хүүд тий бурханд ойрхон байх тусам таны зүрх урд хожид хизээж байгаагаар зөөлхөн байх болно гэсэн. Таны зүрх бүр уярсан байна. Таны зүрх ямар ч юмд одоо ингэж говьд айхгүйгээр зүгээр л зүрх зөөлрсөн. Ягаад бурхан зүрхийг зөөлрж байгаа шүү дээ. Угаасаа л зөөлнө гэж хэлсэн. Тэр зүрх зөөлрөхэд хүзүүний энэ хатуу арилдаг шүү дээ. Бид түрүүс нь хатууч ингээ арилахгүй байгаад байт юм биш. Тийм учраас арилж байгаа учраас зүрх зөөлөн байгаа учраас хатууч нь зөөлрөөд тэгээд та юмыг мэдэрдэг болно. Хүзүүгээрээ юмыг мэдэрдэг болно. Энд хүнд ачиг гэж энийг хэлдэг юм биш. Хүнд юм гэж энийг хэлдэг юм биш. Тэгээд бусдыг хайрлаж бусдад тус тийм болж бусдыг хамгаалж амьдрах тэр бүх боломж таны амьдрал дээр нэмж өгдөг юм аа. Бурхан бидний амьдралыг юр буснаар дагуулan авч явж байна. Одоо цаг үе өөр байна. Хотын сүмээ бидэрт яг одоо дэсрэлтгэх юр бусын цаг иржээ. Би танд хэлье. Би өмнө нь нэштэй авралын зар тараа хідүүлээ гарыг алуу нэг хүн авраад ирээ тэр хүн тэгмээргүй байсан ч одоо байна штэ өөрийнхөө итгэдэг бурхныг алдаршуулах цаг ирсэн юм аа. Өөрийнхөө амьдралаар гэсэн. Зүгээр л та амьдрч байхад хүн танаас хараад чи ингээ ороо өдөр болгон яг цагтаа ирээд яг хийх ёстой юм хийх юм. Ямар сайн хийд юм бэ? Тийм ээ. Намайг ийм болсон миний бурхан байхгүй юу? Би бурханд итгэдэг учраас миний бурханыг хэлсэн үгийн дагуу би амьдралаа ажиллаа ингэж хийдэг юм аа. Чи ажиллах гэж хэцүү өнөө? Гэр бүлийн чамд хэцүү өнөө? Амьдрал ямар? Түүч сүмд очиж. Чи бурханд итэг. Амьдралаа бурханд даатгаж амьдарч үз. Тэгээ чи өөрөө ойлгох болно. Чи өөрөө мэдэр. Тэгээ чи амьдралч амархан байх болно гэж хэлж чаддаг чадвар бидэнд өгөгдсөн байна. Аамен. Энэ ариун сүнснээс бидэнд илчилж харуулж байгаа бидэнд өгөгдсөн зүйлсүүд маань нэг байлаа. Тиймээс үнэхээр авралын зар тарах гэхээс илүүгээр зүгээр амьдралаараа
бид түүнийг алдаршуулж амьдарч байгаагийн хэлбэр юр бусынаар бидэнд ирж байна. Тиймээс би танд хэлье. Үнэхээр залбиралтаа өөрийнхөө хамгийн ойрхон байгаа найз нөхдийг, өөрийнхөө хайрладаг хүмүүсийг хамаатан садан ах дүүстэй үнэхээр өөрийнхөө итгэдэг бурхныг ярих цаг ирсэн юм аа. Зүгээр л яар. Тэгээд тэд нар авчир гэж хэл. Та заавч гэж хэрэггүй. Эсвэл та ингэх хэрэггүй. Энэ нэг хүнийг л авраачихсан. Энэ нэг хүнийг л тэрийн засчихсан. Энийг чи одоо уулын сүмд очичвол бараг л чи сүмд очиж бараг надцыг болж тэгэх гээд байгаа байхгүй юу? Харин сайн мэдээ юунд байна гэвэл тэр хүн бурхантай уулзвал түүний амьдрал дээр ерөөсөн зүйл явагдах болно гэсэн үг. Мөн түүний амьдрал өөрчлөгдөх болно. Түүгээр дамжуулаад тэр амьдралыг түүний даахгүй байсан зүйл мөн тэр хүнд хамааралтай байсан бүх төрлийг хараад бүх төрлийн ёрон зүйлүүд усаж өгөө болж байгаа цаг руу тэр хүн өөрөө шилжиж байгаа юм аа. Бид нар үүнийхэн төлөө авралын зав тарааж байгаа болохоос нэг хүнийг нэг сайн ярьдаг эсвэл юу гэдэг нэг сайн эмэгтэй сайн нөхөр болохын төлөө хуучин авралын зав тараадаг байсан. Эсвэл нэг хичил нэг чи тэгэж чи ингэж гэдэг байсан. Үгүй бид нар өөштэй амьдрал бол өөрөө хамгийн сайн үлгэр жишээ буюу хамгийн сайн биднийг бурхны өмнө аваач зүйл юм аа. Нэг энэ юм аа. Энэ бидний үйлдэл байхгүй да. Тийм л учраас бид нар өөштэй бурхан байхгүй шиг авиралдаг зүйл хайчмаар байгаа байхгүй. Тэгэл хүн би сүмд очиод сүмд байд гэж хэлж чахаар ичээд ир. Яагаад ичээд ингэж та яг тэр бурхан хүнийг ямар болгодгийг харуулж чадахгүй учраас та ичээд хэлэхгүй байгаа байхгүй юу? Энэ зүйл энэ үндэснээс зайлах цаг ирсэн юм аа. Тэгвэл учраас пасторуудын ачаа хөнгөрч итгэгч нар өөрсдийнхөө амьдрал дээр энэ бурхны бидний амьдралд ч ерөөсөн зүйлсүүдийг хүлээж авах бүх боломж зүй талбарт бидний өмнө үргэлж нээлттэй байна. Амен. Би юу ярихгүйгээр шийдсэн байгаа. Гэхдээ би гарч ирж та нарт үг хуваалцаж та нарт өөрсдөө бодлоод нөгөө нэг юм тайлбарлах хүн чинь тийм өвчтэй болчихдог байхгүй юу? Энэ хүн ойлгосон болов уу? Харин би юунд итгэж эхэлсэн бэ гэвэл би үг цацсан харин бурхан бүх ойлголтуудыг өгөх болно. Таны дотор байгаа ер бүсийн ариун сүнс тантай өөртөө чинь ярих болно. Бос тэр ариун сүнс танд өөртөө чинь болж байгаа болохгүй байгаа бүх зүйлийг таны өмнө ялгаж тавиад тэгээд за чи яамаар нэг танаас асуудаг сонголт нь танд ирдэг юм бэ. Түүнээс бид нар өстө юма бүгдэрэн эхлээ бурхнаар заалах гэж их үтсэн юм аа. Бурханд итгэдэг хүмүүс бидний хувьд эхлээд бурхнаар заалах. Тэгсэн бурхныг ерөөсөө сонсож чадахгүй байгаа юм байна. Боли тэрэнд орвол пастор ямар нэгэн зүйлсээс асуугаад юмаа шийдэд. Тэгвэл би ерөөсөө шийдэж чадахгүй байна гэж бодож эхэлсэн гэсэн. Харин сонголт нь танд байдаг учраас бурхан таныг өөрөө энэ зүйлийг сонгож чаддаг чадвартай болоод бүтээсэн юм аа. Тийм ч учраас та сонгосон сонголтоо та хариуцлага өөрөө дааж бүтээж бий болгож чадхаар бүтээгдэж байна гэсэн үг. Энэ Иесус Христийн дүр төрх дотор байдаг зүйлс юм аа нэг гэсэн үг. Иесус өөрөө яг энэ газарт алхаж байхдаа тэр өөрийнхөө хаанаас ирсэн, хаана байсан, би юу бүгдийг мэдчихсэн. Тэгвэл тэр алхаж байхдаа уршаа чиглөө явж байхдаа тэр өөрийнхөө өмнө тулгарч байгаа бүх асуудлыг шийдэж байхдаа тэр бүх зүйлсийг зөвхөн эцгийн хүслийн дагуу хийжсэн. Тэгвэл бид нар чинь бурхны хүү байсан. Тий. Тэр бурхны хүү байсан гэж тий. Тэгвэл өнөөдөр таны дотор тэр амьдарч байгаад та яагаад чадахгүй гэж. Өнөөдөр таны дотор Есүс Христ буюу түүнийг өдөр тэр сүнс тантай хамт байгаад та яагаад энэ зүйлийг хийж чадахгүй гэж. Та яагаад энэ зүйлсийг өөртөө хамгаалаад явж чадахгүй гэж. Ингэж өөрийгөө битгий хоор. Яагаад гэвэл энэ бүх зүйлийг та хийж чадах болно гэсэн. Тэгээд сая 8 сард босон сургалтын дээрээс би үнэхээр тэр өмнө би яагаад ойлгохгүй байсан ойлгохгүй жоохтой мэддэг л байсан бах та. Гэхдээ би өөрийн болгож ерөөс аваагүй байсан. Тэр нь юу байсан бэ гэвэл бид нар Есүс Христ бурхны хүү байсан тэр өст амар их ажил хийсэн тэр ёстой хүмүүсийг эдгэж Есүс бол гэж Есүс шүтэл гэсэн юм шүтгэл ингээл зүтгэл тий. Есүс байсан бол тех байсан ингээл зүтгэл ингээл. Харин бид нар юуг өөрийн болгож авч чадахгүй байсан байгаар түүнийг удирдахжсэн тэр ариун сүнс гэх юм бол тэр ажиллажсэн тэр ариун сүнс яг одоо надтай хамт миний дотор байж штэ.
Юу тэр бүр хажууд өөр газар алга байна штэ гэтэл чинь Майкл Астер номлосон шүү. Тэгэхээр энэ бол ерөөсийн зүйл байсан. Тийм учраас бид нар өштэй хүмүүсийг идгэн бид нар үнэхээр ёсуудыг зохицуулж янзалж чадах бүрэн боломжтой. Яг Есүс шиг гэсэн. Бүх боломжийг бид нар төгс. Яа тэр чинь өштэй зүгээр л бид нар би хийх болов гэж бодоод байхгүй. Би ямар амьдралыг туулах. Гүг би танд хэлээ. Таны амьдрал өштэй бурханд итгэл таны туулж байсан амьдрал зөвдөгдсөн байхгүй. Тэгээд ариусгагдсан. Тэгээд зөв болсон. Таны хинч тэр өмнөх амьдралч ялхаар болсон. Үгүй зүгээр ялхааргүй гэдэг нь шүү дээ. Аваангаар хоёр биентайгаа зөв нэг гим мэгэл уучсан нэг тэгэл дараад нь дотор нь бодогдол нэг яллаад идэг зү хүмүүс зүгээр ийм өмнө тийм байсан да гэдэргээ ялаа. Харин бурхан би чамд ямар ч ялт тавихгүй гэж хэлсэн байхгүй. Бурхан би чинь өнгөрсөн амьдралыг юу гэж сөхөж харахгүй гэж хэлсэн. Би түүний чинь мартсан гэж хэлсэн. Ирж байгаа зүйлстэй л анхаарсан амьдрал гэж хэлчихсэн. Яагаад гэвэл өнгөрсөн амьдрал нөхөр ихнэр тэр минь дада хамт байгаагүй шүү дээ. Дийлэнгэд нь хин аннаатай хамт байсан. Бурхан надтай хамт байсан. Тийм учраас тэр бүгдийг мэдчихсэн шүү дээ. Миний юунд дуртай, юунд дургу, тэгээ юун дээр алдаад бүх зүйлийг тэр болгоныг мэдчихсэн. Гэхдээ тэр миний алдаа болгоноор одоо ирж байгаа амьдрал дээр за чи өмнө яалаа одоо тэгчөө гэж хизээж хэлэхгүй гэсэн үг. Ямар гайхамшигтай. Ямар сайхан эрхчлөө бөгөөд ямар сайхан боломж вэ? Намайг юу ч яллаач, юу ч буруутгаж, юу ч миний өмнө зогсох ямар боломжгүй зүйлсийг бурхан надад өгсөн. Энэ бол үнэхээр юусын эрхчлөө биш гэж юу? Энэ юусын үнэн биш гэж юу? Энэ юусын зөвтгөл биш гэж юу? Энэ юр бусын миний амьдралд бэлдэж өгсөн бурханы юр бусын амьдрал биш гэж юу? Есүс Христ үхээ дахин амьдлаа бидэд энийгээ бэлдэж өгсөн. Энэ гайхамшигтай шүү дээ. Бидний амьдралыг хэн зөвтгдөг байсан? Бидний амьдралыг хэн юуад үргэлжил чи яала чи тэгдэг чи ингэдэг үргэлжлэх тийм өгүүлбэрүүд бидний амьдралд үргэлж байсан шүү дээ. Тэгвэл энэ зүйл дуусгар болсон гэж бодохоор үнэхээр гайхамшигтай байх болно гэсэн. Бурханд итгэдэг бурханы хөвгүүд октоудаа бурханаар дуудагдсан, сонгогдож авагдсан юр бусын амьдралдаа зүгээр л тавтай мөрөл. Энэ эрхчлэн дотор дураараа биш харин түүний хэлж байгаа үг нэгүрийг сонсоод зүгээр л алах. Тэгээд тэр намайг дагаад алхаараа гэж хэлсэн гэж байгаа. Тэгэнгүүт би Есүсийг яаж олж харах вэ? Яаж дагах вэ гэж битгий бод. Таны дотор байгаа тэр зүйл таныг дагуулж авч явах болно гэсэн үг. Тэр ариун сүнс таны амьдрал дээр юу хийж бүтээх чинь биш. Харин юу хэрэгтэй багнаар чинь тэр хангаж таны амьдралыг авч явах болно гэсэн. Өдөр болгон маань сайхан байхгүй. Өдөр болгон төлөө бүх санаа зов. Харин өдөр болгон өдөр бүртээ өөрийгөө бэлэн байлгах сурмаар байна гэсэн. Бид нар өөрсдөө бэлтгэмээр байна. Бид нар маргааш та хэр бэлддэг хүмүүсийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би тэнд хэлээ маргааш та өнөөдөр өөрийгөө бэлтгэмээр байна гэсэн. Бэлтгэхийн тулд чинь юу гэдэг юм? Маргааш тийм ажлын тэр хүнтэй уулзсан тэг ингээл бид 30 өндөр янз бүрийн зүйлийг бэлддэг үстэй ер нь ингээл бэлдээл юм байл. Түүн шиг би маргааш миний амьдрал дээр юу ч хийсэн. Би яг ингэж зогсоолно. Миний амьдрал дээр ямар ч зүйлс миний амьдрал руу ярьсан би ингэж хариулах болно гэд өөрсдөө зүрх сэтгэлийг оюун санааг түүнийх дээр тавьж өөрийгөө бэлддэг тэр хэмжүүрлөө орцгоё. Тэгээ өөрийгөө зэгцлэмээр байна гэсэн. Үнэхээр зэгцлэмээр байна. Бид нар заагдсан байлаа шүү. Би тэнд хэлье. Хэрв та олохгүй байгаад тэгээ Библийг уншаад юу байна олохгүй байна би ойлгохгүй байна гэж бодож байгаа бол өнгөрүүлсэн бурханаар хэлэгдсэн үгсүүдээ дэлгээд дахиад унш. Аяллуудаа дахиад нээ. Аяллууд өнгөрсөн аяллуудаа бодож үз. Өнгөрсөн танд хэлэгдсэн үгсүүд дотор таны дотор байгаа үгсүүдийг гаргаж ирээд өөрийнхөө амьдралыг зэгцлээ тэгээд энийг аваад амьдарцгаая. Ийм зүйлийн төлөө бид өнөөдөр энэ газарт түүнд талархал өргөдөг юм аа. Бид энэ хаалгаар орж ирж байхдаа үргэлжилтэй за маргааш сүмд очино. Та бүтэнсөдөө сүмд ирээд ариусдаг юм биш. Та ариун учраас энэ газар орж ирээд ариун амьдардаг юм аа. Түүнээс бүтэнсөдөр ирээл өнгөрсөн 7 хоногт би юу хийж заавал за юу ч гэсэн энэ бүтэнсөд очиод тэгчээ гэж боддог бодол таны амьдралаас үнэхээр хол байгаасаа гэж бодчих. Энэ сүмийн пасторууд
тийм зүйлийг заалгаж байгаагүй. Бус яг тэр зүйлийн төлөө эсрэг зогсохыг оролдсон нэгнүүд явж байгаа. Өнөөдөр хүртэл явж илээ. Энэ үргэлжлэх болно гэсэн үг. Та бүхэн бол ер нь би таны л өмнө орно хөөс таны дараа орно гэж байхгүй шүү. Ер нь бол ийм учраас юу хөө танд хэд хөрсөн ч байсан хэдүүлээ явсаар хагаад үргэлжлүүлсээр байгаад дуусгах болно гэсэн үг. Амен. Би тэгээ саяхан нэг итгэгчийнхаа ээжтэй уулзсан. Тэр хөрсөн 93 таа гэж хэлсэн өөрийгөө. Тэгээ надад юу н илүү таалагдсан гэж. Би үнэхээр залбиралдаа би үнэхээр бурхан залбирлж итгэсэндээ би үнэхээр баяртай байдгаа гэж надад хэлсэн. Гэтэ хэлэхдээ заяа ямар ч тийм ваа би одоо ингээ олон жил итгэж болж байна. Тэгээ ер нь бурхан хааж байгаа бөмбөттэй. Тэгэхээр би ер нь бурхан зүг ингээ явж байна гэж хэлээгүй. Тэр бүр ухаан санаа нь бүр тод байсан. Тэр хэлж байгаа үг үнэхээр сайн мэдчихсэн. Би бүр хараад тэр үнтэй ярьж байхдаа ёо 93 хүрчээд тий. Тэгээд бурханы алдаршуулаад ингээ сууж явах гэсэн гэж. Тэгээд миний амьдрал бурханы хийсэн зүйлсүүдийг хараад бахархаж явах гэсэн. Миний хүүхдүүдийн амьдралаар хийсэн зүйлсүүдийг миний санаа зовж ирсэн хүүхдүүдийн амьдрал бурхан юу хийсэн. За ганц нэг нь яг тийм байгаа гэхдээ миний амьдрал сайн байгаа гэж хэлсэн. Би танд хэлье. Та хизээж зүнж туйлдж устж үхэхээр тэр нэг юм бол та биш юм а гэж. Та зүгээр нас бол нас. Гэхдээ зэгцэлж явахгүй бол дампуур л ойрхон байгаа гэсэн. Зүгээр л утсандаа захираад юу ч бодохгүйгээр зөвхөн утсандаа найдаад эсвэл юу ч бодохгүйгээр утснаасаа мэдээлэл аваад юу ч санд мэдгүй утсандаа итгээд амьдрах юм бол таны амьдрал удахгүй 0 цаг дээр очих болно гэсэн. Энэ бол бидний амьдралыг устгаж байгаа зүйлс шүү. 5-10 жилийн дараа та юу ч бодох хэрэггүй болно. Тэгээд юу ч мэдэхгүй байна. Та юу ч чадхааргүй болно гэсэн. Яг л таны тарих, таны толгой өргөлж юмыг сэтгэж бодож, бий болгож, бүтээж байхаар бүтээгдсэн бүтээл юм а. Өргөлж юмыг санаачилж, өргөлж юмыг хийж бүтээж, өргөлж юмыг хамгийн сайн зүйлсийг олж, бодож олж чаддаг тийм бүтээл таны толгой өөрөө. Түүнээс тийм баригдсан бол биш. Түүнээс зүгээр нэг мэдээлэл зөвхөн цуглаадаа зөвхөн мэдээлэл итдэг тийм програм таны толгой огт биш. Тийм учраас толгойг битгий ийм зүйл битгий зарцуул. Ийм зүйл битгий цаг хугацаагаа битгий их хүмүүст итэг найд. Яагаад гэвэл зүгээр л мөнгө олж байгаа шүү дээ. Тийм л байгаа ч дээ. Өнөөдөр нэг нь үнэн ингээл яриад маргааш нөгөөд нь тэр нь худлаа байсан. Ийм зүйлд бид нар итгэж самуурж ямар хэрэгтэй. Эсвэл ийм зүйлийг болох юм байна гэж итгэж амьдрах хэрэггүй. Харин та өөрөө олох боломжтой юм а. Тийм учраас ариун сүнс биднийг үргэлж дагуулж, ариун сүнс үргэлж биднийг юр бусын зүйл авч явж байгааны төлөө түн талархах өдөр бол яг өнөөдөр. Яг энэ цаг юм а. Тэгээд хамтдаа босъё. Тэгээд хамтдаа залбирыг цөмөрөө. Халелуя. Зөвхөн Есүс Христ алдарших тэр үе бас бидний амьдарч байгаа үе мөн гэж би итгэдэг. Тийм учраас бид нар би ч гэсэн таа ч гэсэн энэ ерөөсөө миний алдрын тухай биш юм байна. Гэдэгт өөрийнхөө бүх сэтгэл санаа оюун бодлоо бэлэн болгох ёстой. Мосе шиг даруухан хүн газрын гадаргуу дээр байгаагүй гэж Библи хэлдэг. Тэр даруй байдал нь юугаар илэрхийлэн харагдсан бэ гэхээр тэр эзний үгээр тэр газар руу ороогүй. Эзний үгээр тэр бүр үхсэн. Тэр эзний үгээр Израильчуудад дамжуулж болох бүх зүйлийг дамжуулсан бөгөөд Бурханаас өөрт нь хэлсэн болгоныг тэр гүйцэлдүүлсэн. Тийм учраас түүнийг хуучин гэрээний Израилийн хөвгүүд гэдэг гихт итгэмжтэйсэн нэгэн гэдэг. Тийм учраас Мосе сүүлийн үгсээ Израильчуудад хэлж байхдаа өөрийгөө ерөөсөө буруутгаагүй. Миний улмаас энэ хүмүүс орч чадсангүй. Би ястаа өөдгүй юм байна. Би ястаа чадаагүй юм байна. Би 40 жил хааны ордонд амьдарсан юу ч одоо нэмэр тусаа өгөөгүй юм байна. 40 жил хонь хариулсан. Би ястаа хончны сэтгэлгүй байв. 40 жил би дараад нь хүмүүсийг өдөрдөн явсан. Надад ерөөсө болж байгаа бүж байгаа юм гэж нэг ч алга гэж тэр ерөөсө хэлэв. Тэр хийх ёстой юмаа хийсэн гэдэгтээ 100% итгэлтэй байсан. Тэгээ бид нар яагаад өөрийгөө буруутгаад байна гэхээр өөрөөс нь хамаарах юм шиг бодоод байгаа байхгүй юу? Тэгээ энэ бидэнд маш их хилчлэгдэх ёстой л доо. Тэгэхгүй бол хүмүүс бид нар үргэлжил би ингэ хийцэн байхад яагаад ийм юм болсонгүй вэ? Яг үүндээ би яг хийсэн үү?
Эзэн хэлсэн Мосе гүйцэлдүүлсэн. Гэхдээ Мосе хүртэл Еврей номдэр бичсэнчлэн миний холоос хараад мэдчилж байгаа амлалт тэр үеийнхэн дээр гүйцэтгэлээ олно гэдэгт би итгэж байна гэд итгээд явсан ба. Тэр алсаас Христийг гараараа даллаад та нар дээр удахгүй өөр иш үзүүлэгч ирнэ гэж хэлсэн. Тэр Христийг харсан байхгүй юу? Тийм учраас өөрийнх нь хийх ёстой зүйл нь хүн юм болохоор хязгаарлагдмал одоо хугацаанд 120 жилд гүйцэлдээ дуусч байна. Гэтэ энэ үргэлжилэх юм а. Би ажиллаа дуусгасан, би бамбараа гардуулан өгсөн. Буйхаа үргэлжилж байгаа. Есүс Христ ирээд тэр үеийнхийг гаргаж ирэхэд миний итгэлийн дүүрэн байдал сая гүйцэлдэх болно. Бид нар явсаар гад Еврей ном руу очино. Би Еврей номыг сая уншаад дууссан. Гэхдээ үнэхээр дуусгах маш дургүй байсан. Би бүр албаар бүр нэг бүлэг дээр хичнээн олон хоног бүр үнэхээр бидний амьдралын амин сүнс тэнд бичээстэй байна. Бидний итгэлийн одоо гол мотор гэх юм уу та Есүс Христ тэнд байж байна. Ямчраас мэдээж тэр Еврей ном хаашаач явахгүй. Тэгээ би дуусгасандаа нэг талаараа энэ ингээд дуусахгүй гэж болдгоо мө гэж бодсон ч гэсэн би дахиад эргээд ихнээс нь унших боломжтой. За бид нар түрүүчийн бүтээсээ өдөр Мосе яг нас орох гэж байна. Тэгээд түүний ажил дуусаад тэр эцэг рүү явах гэж байгаа учраас Бурхан түүнтэй маш нухацтай зүйлийг ярилцж байгаа. Мосе уулан дээр Христтэй үе нөтх юм бэлээ. Иш үзүүлэгч. Үе мартдаг шүү. Есүс Христ уулан дээр ч өөрчлөгддөг шүү дээ. Тэгэхэд түүнтэй Мосе байсан, нөгөөх нь Илия байсан яг үнэ. Мосе тэнд байсан. Бурхан бол шудраг. Одоо Мосе өөрийнх нь үхлээс илүү давуу үхлээр үхэх гэж байгаа Бурханы хүүтэй уулзч. Яа. Тасархай манайхаа. За тэгтээ тийшээ явахгүй хэдүүлээ өнөөдөр Мосегийн Бурхан Мосе хоёрын одоо сүүлийн ярилцлага. Тэгээ бүр Бурхан дуу зохиогоод Мосед өгөөд Мосе хуулж аваад Израильчуудад бүр цээжлүүлсэн ба. Тэрийг цөмөрөө эргүүлж хараад тэгээд хэдүүлээ Есүс Христийн сүүлчийн зоог руу очив. Яа тэгвэл Есүс Христийн яг нас орохын өмнөх одоо үйл явдал тэнд гарч байгаа шүү дээ. Яг одоо Мосегийн нас орохын өмнөх үйл явдалтай адилхан. Гэхдээ хамаагүй илүү давуу. За, үхэх цаг чинь удахгүй ирж байна. Дэд хууль 31. Чи өг дээдстэйгээ булшлагднаа. За, Монгол Библиэлд утга нэг боловч ари өөрөөр илэрхийлсэн байгаа хаа. Миний амлсан газарт орвоогүй юу? Энэ хүмүүс нутгийн шүтээнүүдийг шүтэн биширч, араас нь хошуурч, өмнө нь мөргөн. Тэд намайг орхиж, надтай миний тэдэнтэй хийсэн гэрээг уландаа гიშгэн. Би уурлна, бүр уурсан хэлэгнэх болно. Би тэднээс салан холдож, тэднийг зөндөнд орхиж, тэдэн лөө эргчиж харахгүй. Тэр цагт гай гамшгууд сүйрэл үү олноороо ирж тэд цөхрөн туйлдаж аргаа барна. Учир нь тэд ямар ч хамгаалалтгүй болно. Тэд бидний Бурхан энд байхгүй болсноос энд бүх муу ёрын зүйлс болоод байгаа юм биш үү гэж хэлсэн ч би тэдний амьдралаас холоо байна. Өөр шүтээнүүдийг зууран авсны улмаас хутгалдан орсон ёрын муу тэдний амьдрал дээр нүүрлсэн ёрын муу бүхэн би тэдэн лөө харахгүй би харцаа буруулна. Харин одоо энэ дууг хуулж аваад зүрхнээсээ дуулахыг Израилийн ард түмэнд сургаа. Өөрсдийнх нь эсрэг ярих миний гэрчлэл болог. Өг дээдсэд нь амлсан газарт сүү зүгийн балаар урсдаг нутагт би тэднийг оруулахад тэд идэж цадан гүзээлээд эргэн тойрныхоо шүтээнүүдтэй сэтгнэн тэдгээр сөгдөн мөргөн. Хамаг амьдрал нь 70 задгаа 60 хагархаа болон бутарч олон аимшиг зүйлсүүд тохиолдохын цагт энэ дуу тэдний хэн болохыг ямар буруу зүйлс үйлдсэн болохыг нь сануулах болно, гэрчлэх болно. Хүүхдүүд нь энэ дууг мартахгүй дуулсаар байх болно. Миний амлсан нутагт орж амжаагүй байхад
зүрх сэтгэлдээ юугээ чи муу ёрыг төлөвлөснийг намайг мэдэхгүй байна гэж чи битгий одоо Мосе гэж хэлж байгаа байхгүй юу? Петр өөрийгөө урвна гэж мэдээгүй байхад урвна гэдгийг нь Есүс мэдсэн байсан. Гэхдээ энд болж байгаагаас өөрөөр юу вэ гэхээр тэгтээ Петрэ би чиний төлөө залбирахад чи эргэж сэргээд өөрийн ах дүүсээ барьж байгуулах болно гэсэн. Бид нар юу гिचийн илүү давуу одоо байршил руу орсноо мэдэх ёстой. Энэ дуу Библиэлд бичигдсэн учраас бид нар унших ёстой. Бид нар энийг ойлгох ёстой. Гэтэ дахиж биднийх байха бойсон. Мосе ахлагч нарыг дуудаж ирээд тэднэрт хэлсэн. Та нар тэрслүү гэдгийг ямар хөшүүн дураараа болохыг би мэднэ. Өнөөдөр хүртэл намайг амьд байхад хажууд ч хамт байсаар байтал та нар бурхантай тэрсэлцээр л байна. Энд чинь нөгөө нэг тэрсэлдээд насарсан үеийнхний дараагийн үе шүү. Одоо яг эзэлж авах Йошуагийн удирдлагаар амлалтын газрыг эзэлж авах тэр үеийнхэнд одоо ярьж байгаа юм. Юу ч өөрчлөгдөг байгааг харж байна уу тийм. Намайг үгсний дараа алингаа алдан та нар. Тэгэхээр одоо овгуудын ахлагчид удирдагчдыг энд цуглуул. Тэнгэр газраар гэрчлэн тэдэнд хэлэх үг надад байна. Үгсний минь дараа та нар холион бантангаа хотгож би энийг бүр хүний зүрх сэтгэлд илүү ойрхон болгох гэж ингэж бичсэн байгаа юм. Энэ Монгол Библиэлд бол тэгж бичээг байхаа. Илүү уран сайхны хэлээр бичсэн баг. Холион бантангаа хотгож миний тушаасан замыг орхиж ирэх цагт төмөн зовлон муу ёрыг аимшиг дүр дагаврыг та нар урин дуудах болно. Та нар бурхныг эсэргүүцэн ёрын мууг үйлдэхээр санаа шулууджээ. Та нар шийдсэн биз дээ. Би мэдэж байна. Санаатайгаар хийж байгаа бүхнээрээ та нар түүний уур хилэнг албаар өдөөж, албаар сэдрэх болно. Тэгэхээр дэд хууль нам бол ерөнхийдөө маш гонигтайгаар дуусна. Миний бодлоор л маш гонигтай дуусч байгаа. Тэгтээ Мосе юу хийснээ маш сайн мэдчихсэн. Тэр бурхнаас өөрт нь хариуцуулж өгсөн бүхэнд туйлын итгэмжтэй байсан. Тэр яагаад орохгүй болсноо ч айгүй сайн мэдсэн. Тэр бурхны шудраг шүүлт нь шудраг юм а гэдгийг мэдчихсэн. Тийм ээ, та шудраг. Тэр бурхантай маргалдаад гээ та гэхдээ ганц хараа үзээ байж болдгоо мүү? Та бас тэ намайг энэ бурхантай алхаад ирэхээр бидний бүх өөрийгөө гэсэн юм маань хаягдаж эхэлт юм байна. Тэгээ хүн би тийшээ орох нь тийм чухал биш гэдгийг хүртэл мэдэж байгаа. Яг л амлалтын газар бол Канаанаар дуусахгүй гэдгийг Мосе мэдээд байгаа байхгүй юу? Амлалтын газар бол Есүс Христ юм а гэдгийг Мосе мэдээд байгаа байхгүй юу? Тийм учраас тэр та оруулчаач би та чи өршөөнгүй энэ хүмүүс ямар олон удаа тэрсэллээ. Та уучлаа л гэсэн ш. Та боддоо. One pastor нэг удаа хэлжсэн. 40 жилийн турш уурлангаа хангаж, уурлангаа ундаалж, уурлангаа дагуулж, уурлангаа санаа тавьж ирсэн бурхан тэднэрт. 40 жилийн турш би хинт уурсан. 40 жилийн турш би хинт хилгэнсэн. Үргэлж намайг эсэргүүцэжсэн тэр хүмүүст биш үү? Одоо цогцсон бүгд элсэн дор булаатай байгаа тэр хүмүүс биш үү? Тэр тэгж хэлжсэн шиднийг усалж байсан, ундаалж байсан, хоол, мах нэхэнгүүд мах өгжээлээ, талах нэхэнгүүд маана өгжээлээ. Тэш өдөр болохоор төөрчихвээ гэж үүлээр дагуулж ялаа, шөнө болохоор төөрөө явчихвээ гэж галан багнаар дагуулж ялаа. Бурхны уур хилэн бол бидний бодож байгаа шиг биш л дээ. Тэгээд Мосе үнэхээр мэдчихсэн тийм ээ. Та бас шудраг байна. Таны шүүлт шудраг юм байна. Мосе өөрөө шүүлтийг амсаж байгаа байхгүй юу? Тийм ээ, би орохгүй. Тэрэндээ юусоо харамсаагүй Мосе. Яа тэгэл эн чинь хувь хүнээс давсан юм болоод байгаа байхгүй юу? Тийм ээ. Эн чинь илүү том юм биш үү? Эн чинь зүгээр Канаан нутагт ороод бид нар газруудыг байлдаад эслээ те тариагүй тариалангийн талбайгаа эзэмшээд бариагүй байшиндаа энэ бүхэн сайхан юм шиг боловч инээс том юм цаана нь байгаа юм байна. Энийг энэ үе үзэхгүй ч гэсэндээ эцсийн тэр нэг үеийг харах юм байна. Гүйцэлдүүлэх юм байна. Тийм учраас энд би яг ормоор байна. Би яг орох ёс. Ерөөсө би гэдэг юм байхгүй болсон байгаа юм.
Бурхантай хамт алхахын цагт бидний бүх эго дуусдаг байгаа байхгүй юу? Энэ үнэхээр гайхалтай. Дуусах ёстой ер нь бол. Дуусахгүй болохоор бидний дотор хэрүүл зогсохгүй байхгүй. Энэ хоёрын хоорондын хэрүүл. Хүмүүст хин нэгэн болж харагдах гал янаас би тэрэнд яана би яг би тэрэнд яаж тал засах вэ? Би яавал ингэх вэ? Харилцаанд би яах вэ? Би яаж хөгжил дэвшил гарах? Юусе бурхныг 50 амгалан ажлын хийлэхгүй. Урдуур нараас авчаал. Тэр бидний эго үхээд за тэгээд бурхан минь та зүгээр аваад яв намайг. Би бол дүүрсэн бүтлгүй хүн гэхдээ таны гарт орсон учраас та үнэхээр нэг юм хийх болно. Та шийдсэн, та авч явна. Гүйцээ та намайг аваа яваач. Тэгэхээр иймэрхүү зүйлс яригдсан дэд хууль ном ингээд дууссан Йошуа ном ихэлсэн Йошуа ч гэсэн үнэхээр гайхалтай. Энэ бүхнийг хажууд нь сонсож зогсож ирсэн шүү дээ. Яагаад гэвэл Мосе Йошуа хоёулаа эзэн лүү дуудагдсан баа. Бурхан Йошуад хэлсэн. За Йошуа чиний ажил бол энэ хүмүүсийг авч ороод Кананыг эзлэх. Чиний ажил бол Мосе одоо энэ хүмүүс бол ийм зүрх сэтгэлтэй байна. Энэ дууг бич. Хуулж аваад тэгээд зээжлүүл. Тэгээд миний хэлсэн үгийн дагуу миний дуудсан газарт очиод өөх. Тийм учраас бид нар цаг нь олоогүй байхад өвчжээ. Бурхны л хүсэл юм байлгүй. Яг тийм биш баха. Энэ Мосед өгөгдсөн амьдрал бол бидний амьдрал гэж би хардаг. Есүс Христэд өгөгдсөн амьдрал бидэнд өгсөн. Энэ бурханлаг хүмүүсийн амьдрал ах хэвээр. Авраамийн амьдрал, Йосефийн амьдрал, Давидын амьдрал бүх элементтэйгээ бидний амьдрал дээр байх л ёстой. Огт байхгүй байгаад бид нар нэг л шал өөр тэс хөндлөн чиглэлд яваад байна л гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар урт наслахтай ч гол нь ш. Зүгээр л дуудагдсан дуудлага гүйцэлдэхтэй л учир байгаад байгаа. Тийм учраас энд яг миний хүсэл биелэх гэдэг би яг тэр өрөөлийг нь хүртэх энэ тийм чухал биш болж ирэх ёстой. Тэгээ өрөөл гэдэг бол би дахиад танд хэлье. Гаднах нөхцөл байдал, гадаа болж байгаа үйл явдал, улс оронд өрнөж байгаа үйл явдлууд ямар гэчийн холион бонтон болж байгаас үл хамааран та бурхны аврал нэгүүлсэл өдөр тутам бясалхан өдөр болгон танд өгдөж байгаа нэгүүлсэл дотор та туйлын сэтгэл ханаж бүр одоо юугаарч дутагдахгүй болцсон юм шиг тэр ханамжийг мэдэрч туйлын сэтгэл хангалуун амьдарч бүр атаархмаар жаргалтай байхыг ерөөлтэй хүн гэж хэлсэн. Түүнээс бидэнд юмс өгөгдөх тухай биш. Яагаад гэвэл бидэнд юу хэрэгтэйг тэр мэддэг. Тийм ч учраас Есүс хэлэхдээ энэ дотор амрыг гэвэл та нар эхлээд түүний хаанчлал зөвхт байдлыг хай. Амьдралыг чинь зөв болгож байгаа бурхны ажлууд дээр анхаарлаа тавь. Харин бусад зүйлсүүд байна штэ. Хаана амьдрахыг, юу өмсөхийг, юу идэхийг, юу уухыг, юу ямар машин унах юм уу, гүм автобус унах юм уу, эсвэл явган алах юм. Бүх юмс та нарт өгнө гэсэн. Та нар үхэн хатан ирэн хайх хэрэггүй гэсэн байхгүй юу? Бурхан хэлсэн бол яг хэлсэнийхэн дагуу байна гэсэн үг. Ямар ч бид нар тэрэн дээр нь ямар ч юм нэмэх хэрэггүй. Гэхдээ нэг жоохон үхэн хатан хайх байхаа. Арайчаас үгүй зүгээр л ангаад сууж болохгүй байхаа. Тийм биш. Бурхан тэгж хэлсэн л тэгж хэлсэн. Одоо цөмөрөө явах номрооч. Би дахиад хэлье. Би Мосег өөрийнхөө туусан амьдрал туйлын сэтгэл хангалуун байсан гэж бат итгэлтэй байна. Би хийх ёстой юм хийсэн гэдэгтээ тэр бат итгэлтэй байсан. Яагаад орохгүй байгаач тэр мэдчихсэн. Тэр сүнслэг амлалтын газар тэр орох болно гэдгийг ч мэдчихсэн. Бидэнтэй нийлээд Мосегийн хараагүй бүхэн харагдаж гүйцэлдэх болно гэдэгт ч Мосе итгэжсэн. Тийм учраас Мосед ямар ч хорогдох, маргалдах, зууралдах одоо сүнс нь хорогдох юу ч байгаагүй. Үнэхээр тултал амьдэрсэн, тултал алхсан, тултал ажилласан гайхалтай. Гэхдээ бурхан Мосед хэлсэн. Мосе гисэн ч эднэр яг хിവэрэ байгаамаа. Тийм учраас Мосед өгсөн бурханы хууль буюу Мосегийн хууль гэж нэрлэдэг шүү дээ. Тэр хууль нь өөрөө төгс ч гэсэн хүлээж авсан хүмүүсийн зүрхэн төгс биш байсан. Гмийн дарангуйлалтаар байсан учраас гмийн дарангуйлалтаар амьдардаг гимт мөн чанартай төрхтөөл гимтэй байдаг хүн төгс хуулийг биелүүлж
чадахгүй байсан юм аа. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр Есүс Христ ирэхгүй бол ерөөсөө болохгүй байна гэдгийг л илэрхийлэн харуулсан. Тэгэхээр Мосе буйхайгаа амжилттай дуусгасан бөгөөд бамбар амжилттай гардуулсан байхгүй юу? Би хийх ёстой маа хийчлээ. Одоо эзэн Есүс Христ таны ээлж ирлээ. Уулан дээр тэд нар юу ярьж ирсэн бол? Гайхалтай. За, одоо хэдүүлээ Иохан номын 13 руу очив. Энд бол бүр үнэхээр Есүс Христ 14-өөс эхлэе. За 13 бол мэдээж хэрэг зарим нэг зүйлүүд болж байгаа. Юдас Есүсээс зөвшөөрөл аваад хийх ёстой зүйлээ хийхээр шөнийн харанхуй руу уусан одсон байгаа. За Есүс 14-өөс эхэлж байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бурханд итэг мөн надад итэг. Миний эцгийн гэрт орон байр олон бий. Хэрв тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Хэрв би явж та нарт орон байр бэлтвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ. Хүү бүр тасархаа өөр юм ярьж идэг шүү бүр. Бити зүрхээ зовоо. Бурханд итэг, бас надад итэг. Би та нарт эцгийн дотор хангалттай зогсох, гараа өргөө түүний оршихуй дээр чөлөөтэй зогсох, чиний байр суурийг, чиний орон зайг бэлдэж өгөхөөр явах гэж байна. Мосед хэлжсэнээс тис өөр юм болж байгаа байхгүй юм чи. Бити санаа зов. Бид хоёул дээр та нар бол өстө найдваргүй. Та нар намайг орхин та нар нүүр буруулна. Та нар тэр газрынхаа шүтээнүүдийн араас бүр үнэхээр айлгуутан гүйцгэх болно. Тэгээд тэгэхэд чинь би уурсан хэлгэнэж та нараас нүрээ буруулна. Та нарт санаа тавихаа болно. Та нарын амьдралаас хамгаалалт чинь авагдана. Гэт амлалтын газар оруулчихж байгаа шүү дээ. Харин энд Есүс Христ одоо яг баригдах гэж байна. Эцсийн шөнө. Дагалдагч нартайгаа сууж байгаа хамгийн сүүлийн шөнө. Түүний ярьж байгаа үг итгэл найдвараар пиг дүүрэн. Түүний ярьж байгаа үг нь баяр хөөрөөр пиг дүүрэн. Амар тайван тэнд зүгээр бялхаж байна. Энд ч одоо юу цовдлуулах гэж байгаа хүний дүр зураг шүү дээ. Зүгээр л нэг үх гэж байгаа биш. Одоо энэний дараа дагалдагч нарыгаа тайвшруулсны дараа Есүсийн туулах ёстой зүйлс зөндөө байгаа. Гитсмэний цэцэрлэг байна. Тэр тэнд хөсөө цусан тусал болтол эцгээсээ гуйна. Есүс түүнээс 3 гуйсан. Хэр боломжтой бол энэ аимшигт аягтайг уухгүй баймаар та боломжтой бол та зайлуулад өгөөч 3 удаа. Цээжээ дэлтэл хүнээ би өнөөдөр би маргааш хүн заяа би хүнээ гэд тэгээд байгаа. Би болдог бол би нэг уумааргүй байна. Болдог бол та зайлуулаач. Гэхдээ миний биш таны хүслэл биелээсэ. Тэгсэн мөртлөө тэр дагалдагч нартай ямар одоо Бурхны биднийг урамшуулалт хүртэл огт өөр гэж би итгэдэг. Хаанаг тэр урамшуулахад тэр жирэмслэх хүчийг авсан юм аа. Юусе жирэмслэх боломжгүй хүүсэр нэртэй эмэгтэй байсан шүү дээ. Хүүсэр хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэй байсан. Харин Илиягаар дамжуулаад бурхан хэлсэн. Чи одоо 50 гэртээ хараа. Хүү чамд өгөгднө гэсэн. Эмэгтэй тэр даруй аппетит нь буцаж ирсэн. Хоолны дуршлна. Хоол идсэн гэртээ очиод хүүхэдтэй болох хүчийг авсан. Бурханы урамшуул гэдэг бол үнэхээр хүч байхгүй, хүч чадал тэр. Эрх мэдэл тэнхээ, эдгэрэл, чөлөөлөлт цуг явж идэг. Эмэгтэй хинч чам руу чулуу шидсэнгүй юу гэхэд нүгэлт эмэгтэй үгүй бүгдээрээ яваад өглөө штэ гэсэн. Тэгвэл би ч чамайг шийдэхгүй харин чи яв нүгэл битгий үлгэс тэр эмэгтэй яваад дахиж нүгэлүүлдэггүй. Ойлгож байна уу? Ямар аймаар урам бэ энэ одоо ерөөс юу гээчиг урамшуулалт вэ? Чи зүгээр тэр эмэгтэй за тийм байх те ашгүй амьд үлцээ яах вэ? Хуучнаа хийх үү болох уу гэсэн юм ерөөсөө байхгүй. Тийм учраас бид нар одоо бурхныг бурхан шиг хараад түүний амар тайван, түүний уур хилэн, түүний зөвхт байдал, түүний шудраг ёс ямар байдгийг энийг бид нар таньж мэдэх ёстой. Энийг нүрийг нь эрен хайх гэж хэлээд байгаа байхгүй юу? Миний юу гэж боддог биш. Миний юу гэж туулсан туршлагч биш.
Тэгэхээр Есүс хэлсэн. Битээ санаа зов. Яг л би та нарт хүн нэг бүрчин зэрэг одоо энийг бол бүр замруулсан шүү дээ. Би мөнхийн усад бурах Есүс надад байр авч өгөх юм байна. Яг энэ дэлхий шигэ бодоод байгаа байхгүй юу? Би саяхан заяа. Элэг хөшиж ухаан алтмаар нэг юм уншсан. Түр нь бол миний фейсбુક дээр газар тариалан байшин барих за тэгэл сан техник за тэгэл тиймэрхүү юмнууд байдیں۔ Тэгсэн чинь санамсаргүй нэг сонирхолтой Христ чинь одоо тийм гэрчлэл орж ирдэг гэрчлэл. Ой би бүр тэрийг уншаад бурхан минь таныг зүгээр байлгаасаа энэ хүмүүс л гэж би бодсон. Тэн дээр яасан бэ гэхээр нэг эмэгтэй нэг том чуулганы цэвэрлэгч байсан. Та нарын зарим ч уншсан ч гэж боддог. Тэр том чуулганы пастор алдартай пастор. Тэгээд тэр эмэгтэй мөнхийн усад очсон юм уу да. Одоо үзэгдэл дотор. Тэгсэн чинь тэр эмэгтэйд өгсөн орон сууц нь тэргүүн пасторт нь өгсөн орон сууцнаас хамаагүй том байсан. Өөрөөр хэлбэл тэр эмэгтэй илүү итгэмжит байж сайн цэвэрлэж чуулгандаа туйлын одоо сайн одоо хамрагдаж үйлчлэлээ сайн хийжсэн нь одоо тэргүүн пастораас илүү ихээр үнэлэгдэж пастор нь арай л оромж өгсөн гээг байгаа да. Их л жижигхэн одоо тийм нэг фэшнд орж тэр эмэгтэй асар том хүмүүс бүр өөрийнхөө орох байшингийн шатыг хүртэл дүрсэлдэг гэж та бодож байгаа. Нэг хүн надад тэгж ярьжсэн. Пастра би өөрийнхөө мөнхийн усад орох байшин харсан. Шат нь амар гоё там. Их кино үздэг хэрэг тийм байшин үздэг байхгүй хүн. Салхин тугдсан гэдэг киног үзээд байвал та айгүй гоё шаттай байшин зүүдлэх болно угаасаа. Тийм гоё шаттай байшин бас. Үгүй ерөөсөө үгүй мөнхийн усад байшин байгаа гэж би бодохгүй. Яа тэгвэл элч номд хэлэхэд энэ сүм байхгүй гэсэн. Бурхан өөрөө сүмэн байх юм а гэсэн. Ямар хэмжүүр тэнд байгаа хэн мэдх юм бэ? Тэрийг газрын хэмжүүрээр оруулаа яриад иж болох уу бид нар? Бүр захиалж махалц байрныхаа ордер мордер гэх. Есүс одоо баахан байшин барих төсөлтэй ордерыг нь авах одоо тийм даалгавартай тий. Эднэр нь тайвширцсан тий. Яста за ашгүй тий. Миний байшин бүр яг салж норж унах гэжсэн. Ашгүй би мөнхийн усад тасарсан байшинтай болох юм байна. Минийх эннийхээс том байх болов жижиг бол. Тийм балаа юм байх уу? Яач байхгүй байх боломжгүй энэ бүр хүүе бурхан минь таныг зүгээр байр орон сууцны талаар хүртэл зүгээр өрхөж болдгүй мó энэ хүмүүс гэж би өөрөө тэрийг гэрчлэлгээ бичсэн байлээ бүр. Тэгэхээр одоо тэргүүн пастор байсан дээрүү цэвэрлэгч байсан дээрүү. Өрсөлдөө бүр ингэж бодоход өрөж шүү дээ. Одоо хэрвээ би одоо тий хаанчлын сайн мэдээд итгэдэг байсан бол бараг л за болио аваа би угаасаа айгүй байрны асуудалтай тэгэхээр болио би зүгээр энэ сүмийн зүгээр би цэвэрлэгч нь болъё төхөө би зүгээр энэ Skype Plaza цэвэрлэгчээр оръё гэх юм хайшаа одоо харин Есүс миний эцгийн оршихуй дотор та нар шахацлахгүй хүн болгонд хангалттай сүнсний хэмжүүрүүд өгдөн сүнсний хэмжүүрүүд нь нэг тийм дуусах шахсан юм биш упс яна сувда чамд би энэ тослогоо өгөх дуусчлаа амар их очиртай байсан. Хамгийн их очиртай тослогоо бол энэ юм. Дуусчлаа. Одоо чи энэс өөр ямар тослогоо? Ийм юм татгах ятгах хийсэн байхгүй түүний оршихуйд. Хангалттай зогсох болно хүн нэг бүр тэр оршихуй дотор. Хангалтайгаараа өргө, хангалтайгаар хашгирч, хангалтайгаар түүнийг ирнэ. Хайхт нь хэрэгтэй бүх хэмжүүрүүд өгөгддөг. Тийм л болохын тулд би одоо эцэг рүүгээ явах гэж байна гэж Есүс Христ хэлсэн байгаа байхгүй. Энэ бол Мосед өгч бичүүлсэн дуунаас өөр юм. Энэ бол итгэл найдварын дуу юм. Цовдлогдохынхаа өмнө шүү дээ. Тэгэхээр манайхаа тийм балаа юм битээ итэг. Тэр чинь зүгээр энэ газрын хэмжүүр. Газарт ч тэгж хэмжихгүй. Газарт бол байгууллагын дарган те байгууллагаа зөвлөгчөөс жижигхэн байшинд амьдрахгүй. Үлгэр тэр бол. Харин Есүс Христ энд хэлэхдээ орон сууцны талаар хэлээг юм аа. Тэр бидний дотор нь ороод чөлөөтэй амьдрах хараа ямар ч сөргөлдөөн байхгүй. Одноо чи цаашаа зогсолтой амир тэнийг юм бэ? Чи дандаа миний урд зогсож. Тийм биш та ганцаараа түнтэй нүүр тулаал зогсно. Хинч таныг хаахгүй дөхөө. Би ч одоо намхан хүн болохоор зэрэг юмны урд талд л очихгүй бол ингээд 2-3 хүн ард очихоор би ямар сандаа битээр залуу байхдаа кино театрт кино үздэг ус. Айл болохоор нэг намхан хүмүүсийн ард суух юмсан тий. Тэгэл одоо бүр ингээд айл болохоор урдуур суудлаа авах юмсан. Одоо бол тэгж болно. Тэр үед тэгж болохгүй шүү дээ. Олдож байгаа билээ л авна шүү дээ. За тэгэл урталт өндөр хүн суучаад ингэж тэг үзэн. Эзний оршиход ихгүй.
Еврей ном юу гэж хэлдэг вэхээр тийм учраас та нар зүгээр зоригтойгоор түүний нэгүслийн хаан ширээрөө зүгээр дахиад очооч. Хин шахацдахгүй тэнд. Оо яна уучлаарай аава та тэ одоо туултаа уулзч ийсэн юм байна. За би дараа нь олъё да. Тийм байхгүй. Ойлгож байна уу юу та нар? Бүгдээр өөр мэдрээд хараад байгаа. Би ч бас амьдаа энд ойлгуулчих гал бас үзээлээ шүү дээ. Миний хаан байгаа тэр газарт та нар ч бас очих болно. Яун Канаан вэ? Бүр Канаан цаашгаа төхөө. Цаашгаа. Би тэгтээ 14, 15, 16, 17 бүхлээрээ баг бүтэн 4 бүлэг явж байгаа л 14, 15, 16, 17. Бүгдээрнгээс нь ярихад мэдээж бид нарт цаг байхгүй учраас би онцгойлоод хэлэн. За тэгэл цаашаа ярьж байгаа. Би бол зам, үнэн, ам надаар дамжихгүйгээр эцэгт хинч хүрэхгүй. Цаашаа. Миний та нарт хэлж байгаа үгсийг би өөрөө санаагаараа хэлээгүй. Харин миний дотор оршигч эцэг өөрийнхөө ажлуудыг хийж байгаамаа. Би эцгийн дотор, эцэг миний дотор байгаа гэдэгт итгэхтөө. Үе Мосе ингэж хэлж чадахгүйсэн. Боломжгүй байсан. Харин Есүс Христ энд би эцгийн дотор, эцэг миний дотор байна. Миний хэлж байгаа ярьж байгаа бүхэн түүнээс юм аа. Намайг харсан бол та нар эцгийг харсан юм аа. Би бол эцгийн Еврей ном юу гэж хэлдэг вэ гэхээр Есүс Христос Бурхны төгс тусгал юм аа. Алдрынхын төгс тусгал нь юм аа. Дүр төрхөн юм аа гэж хэлсэн байт. Мосе тэгж хэлж чадаагүй. Яагаад гэвэл Мосе бол Израилийн хөвгүүдийн өөрөөр хэлбэл тэрслүү, дуулуургүй, дүлий годиш шиг хөшүүн хүзүүтэй, төмөр тухтай тэр хүмүүсийн гэрт итгэмжтэйсэн. Слаймер байгаа зү. Бурхан таныг тийм хүмүүсийн гэрт итгэмжтэй хар дуудна гэдэг бол бас энэ зөвхөн Бурхантай хамтарч ижил боломжтой юм. За Мосе, чамд зориулсан ажил байна. Чи манай компанид ажилд орж байна. Yes! Би авралын компанид ажилд орж байгаа юм байна. Тийм ээ. Одоо л би өстэй хэн нэгэн болох юм байна. Одоо би ханчин байха боллоо. Харин энэ компани маань авралын ажлаа гүйцэлдүүлэх нэг гэр байгаа. Тэр гэр бол Израилийн хөвгүүд гэдэг гэр. Туйлын дуулуургүй. Тэд нар намайг хэлж байхад эхнээсээ санаатаагаар сонсоогүй. Тэд нар сонсохгүй байсараа байгаад үхэл байна. Үхэж дуусна. Бүр тэр өдгөө чи тэдний дунд дэвчээр алдаад ууралснаасаа болоод чи ч бас амлсан газрыг үзэхгүй. Чиний ажлын зураг энэ байна. Тэгтээ би чамайг итгэмжтэйгээр үйлчлээсэй гэж хүсэж байна. Яг миний хэлсний дагуу хий. Яг миний хэлсний дагуу яар. Яагаад гэвэл Еврей ном дээр хэлэхдээ байшин бүр хин нэгнээр баригддаг. Энэ байшин барьсан нэг архитекторч байгаа штэ. Харин Бурхан өөрөө тэр байшингийн барьж байгаа архитектортай цуг барьдаг юм аа. Тэгэхээр Мосе хүртэл баригдах шаардлага байсан. Барьж байгуулагдах шаардлага байсан гэсэн үг. Мосе хүртэл Христ дотор орох шаардлага байсан. Тэгэхээр Мосегийн итгэмжид байсан гэр Мосетойгоо хамт Есүс Христ рүү орох шаардлага байгаад байгаа байхгүй юу? Цаашгаа харъя. Хэрэг та нар миний нэрээр юу ч надаас гуйвал би түүнийг чи хийн. Хэрэг та нар намайг хайрладаг бол миний тушаалуудыг сахих болно гэж байгаа. Би эцгээсээ гуйхад тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Тэр бол үнний сүнс мөн бөгөөд түүнийг харахгүй мэдхгүйгээсээ болж ертөнц түүнийг хүлээж авч чадахгүй. Харин та нар түүнийг мэднэ. Яа тэгэл тэр та нартай хамт үргэлж байна. Тэр ч байтугай. Тийм учраас надад өөр орчуулгууд таалагдаад байгаа байхгүй. Та нартай хамт байна. Тэр ч байтугай. Тэр та нарын дотор байх болно. Цаашаа 18. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирэх болно. Энэ одоо ямар бүр ялгуулсан одоо дууг дуулж шээ. Одоо дууг одоо хэрэг Мосед бичүүлсэн тэр дууны дэргэд бол амлалтууд байхгүй энэ бүгдээрээ. Есүс хэлж шээ. Миний одоо тэгэхээр хэдүүлээ энэ дэр тогтож харъя. Энэ гажцсан буруу ойлголтуудыг цөмөр одоо энд зэгцлээ явна гэсэн. Миний нэрээр юу ч гуйсан. Энийг бид нар яагаад ч юм юу ч гуйсан гэдэг дээр нь өргөлт өгдөг. Оо ямар гоё юу ч гуйсан уу? Нэрээ юу ч гуйсан. Би биелүүлэх болно. Есүс яг өөртөө тэгж яриад ингэж бодоод байгаа байхгүй. Гэтэл Есүс
урд талд нь нэг болцлоо тавьчихад байгаа шүү. Миний нэрээр, өөрөөр хэлбэл миний нэрийн дагуу, миний хинбэ гэдгийн дагуу, миний юу үйлддгийн дагуу чи юу ч гойсон бай. Тэр чинь жижигхэн зүйл байна уу, боломжтой байна уу, боломжгүй байна уу? Юу ч вэ? Би заавал хариулах болно. Миний нэрийн дагуу гэдэг чинь Есүс Бурхны нэр, Бурхан хоёр чинь нэг нэр нь өөрөө Бурхныг илэрхийлдэг, илчилдэг. Хадан суурь, тэр хадан суурийн дагуу юу ч гойсон би өгөх болно. Аврагч, тэр аврагчийн дагуу юу ч гойсон би өгөх болно. Түүний нэрийн дагуу гэдэг чинь түүний хинбэ гэдгийн дагуу, түүний хийдэг үйлсийн дагуу гойхыг хэлж байгаа болохоос миний хүслийн дагуу биш. Миний шунж байгаагийн дагуу биш. Миний юу гэж бодож байгаагийн дагуу биш. Миний юу гэж химжиж байгаагийн дагуу биш. Хэрвээ миний химжиж байгаагийн дагуу, миний шунаж хүсэж байгаагийн дагуу би гуйгаад Бурхан өгөөд ийл энэ ч зүгээр тоглоом наатан болж туссан ш. Гэтэл тийм биш. Тийм учраас бид нар Есүс Христийн энэ сүүлийн шүн ярьж байгаа үгсүүдийг уншихдаа туйлын ариун сүнсний шууд өдөртөмжөндор бид нар унших хэрэгтэй гэж би боддог. Тэгээ хэлж байна. Та нар миний тушаалуудыг сахин ганцхан болцолтой хэрв та нар намайг хайрлуул. Хайрлахгүйгээр түүний тушаалуудыг сахих ямар ч боломжгүй. Энэ чинь дахиад нөгөө шашны хүлээсэн дотор өөрийгөө авчиж өгч хийх. Ямар ч хувьчилсан харилцаа байхгүй Бурхантай, ямар ч тийм Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй. Тэгсэн мөртлөө тушаалуудыг нь биелүүлэх тийм боломжгүй. Есүс юу гэж хэлсэн бэ гэхээр гү. Та нар хоёр эзэн зэрэг үйлчлэн гэж юус байхгүй. Та нар нэгийг хайрлуул, дахиад хайр яригдчихэж байгаа байхгүй юу? Нэгийг хайрлуул нөгөөдгийг нь үзэн ядна. Нөгөөдгийг нь хайрлуул энийг нь үзэн ядна. Ерөөс зэрэг хайрлан гэж юус байхгүй. Та нар махан биеийг хүслээ хайрлангаа сүнсний хуулиар амьдарч чадахгүй. Та нар сүнсний хуулиар амьдрангаа махан биеийнхаа хүслүүдийг өөгшүүлээд гүйцэтгүүлээд явна хизээж авахгүй. Ерөөс юм байдгүй маа. Тэм учраас бид нар түүнийг хайрладаг бол хинч биднийг шахаж шаардаж бид нар гүйцэтгүүлэх боломжгүй. Би зүгээр хайртай учраас би гүйцэтгүүлнэ. Зүгээр л би хайртай. Тэгтээ Есүс хэлж байна. Чи ихэлж хайрлаагүй шүү. Би ихэлж хайрласан юм. Энд чи бас дахиад өөрөө бүхэл бүтэн номлолт өгөө. Өөрийгөө дүгийлгээд байгаа юм ерөөсөө биш. Би хайрлсан хүч чамаг. Яах юм чи тэгээд чамаг хин ч шахаж би хайрлсан. Тэгээ яах юм чи? Ийм өнгөөр дээр ерөөсөө яриаггүй. Надаас ирсэн хайр чамаас эргээд гарч байна. Надаас ирсэн хайр чамайг намайг хайрлахад хүргэж байна. Ингэж явагдтыг түүнээс чи хизээж хараагүй, нүдэнд үзээгүй, чи харагдах ямар ч боломжгүй, бодит бийгүй тэр Бурханыг яаж хайрлах юм бид нар? Тийм биз дээ. Тийм учраас бид нар дөнгөж итгэснийхаа дараа нэг л дуу мэддэг байсан. Есүс надад хайртай гэдэг л дуу мэддэг байлаа шүү. Харин бид нар төлөвшөж, өсөж, том болох тусмаа одоо би харин танд хайртай. Би танд амьдралаа өгье. Энэ бол өстө жинхэнэ төлөвшөж эхэлж байгаагийн шинж тэмдэг. Надад байгаа бүхнийг та аваач. Миний сонсох дуртай нэг дуун дээр тэгдэж. Миний туусан амьдрал хүртэл таны алдарт хувь нэмрээ оруулъя. Миний туусан бүх зовлонгууд хүртэл таны алдрыг улам их цацруулъя. Гайхалтай шүү нэрээ. Би магтаалыг хүний өвдсөн зүрхээс гардаг гэж итгэдэг. Шархалсан, шаналсан зүрхнээс нь, эмтэрсэн зүрхнээс нь тэр доонууд ингэж төрж гардаг баг. Ийм учраас бидний залбирлууд, юмсуудыг төрүүлж явах хэрэгтэй. Залбирал Есүс Христ та нар юу ч гуйсан би өгнө гэсэн. Бид нар биш үү? Түүний оршихуйд ярьдаг нэрүүдтэй байх ёстой. Одоо өөрийгөө л яриха болий. Надаа ийм юм хэрэгтэй. Үгүй одоо болчихооч. Надад юу хэрэгтэй тэр мэдэхгүй юу? Тэгсэн ч гэсэн тэр хэлсэн. Чамд юу хэрэгтэй байна? Би эцэг чинь чи надад хэлээч. Би хинч очиж үзэхгүй хээрийн цэцгэн санаа тавьдгийг. Тэгээ чи яриач. Үгүй энэ үгний дараа би юу ярих юм? Ямар гоё хувцас гойхын тэрнээс. Харин биднэрт түүний оршууд давтагдан ярьдаг нэрүүд өгөгдөх ёстой. Би энд итгэдэг. Би түүний өмнө суулаа, би ярьж эхэллээ.
нэрүүд дуусах ёсгүй. Нэр бүхний ардталд амьдрал байгаа. Нэр бүхний ардталд хүн байгаа. Нэр бүхний ардталд гэр бүлүүд байгаа. Тийм учраас бид нар тэр нэрүүдийг түүний оршихуйд ярих хэрэгтэй байхгүй. Есүс Христ яг л тийм ажлыг одоо хийж байгаа шүү дээ. Эцгийн баруун гар тал зогсоод тэр зүгээр ингээ хийх юм олж чадаад бүр цагсмай дээр үхээ дахин амилчлаа дээш өргөд өөр яах юм бэ? Одоо бусдыг өөртөө хийгээч. Үгүй шүү дээ. Аврал хэрэгтэй байгаа одоо тэр л хүмүүсийн төлөө зуучлан ярьж ит гэдэг чинь нэрүүд яригдж байгаа гэсэн үг байхгүй юу? Бид нар тэ дугаал байгаад идэх үү? Аа мэдж байгаа үстэй. Харин бурхан мэдж байгаа ч гэсэн чи харин мэдж байгаа мó? Гэхдээ чи хизээ амаа нээх гээд байна хөөе. Чи хизээ энэ бүхнийг дуусгар болгох гээд байна. Чи хизээ харанхуйд гэрэл тусдал ярих гээд байна. Хүний зүрхэнд гэрэл тусдал хизээ ярих гээд байна чи. За бид нар хайрлж ээж түүний тушаалуудыг сахина. Хэрэг бид нар хайрлж мэдгүй байгааг хайрлуулах ёстой. Хайрлж байгаагаа мэдэх, хайрлагдаж байгаагаа мэдэх ёстой. Би эцгээсээ гуйхад та нарт туслагчийг илгээх болно. Тэр бол үнний сүнс мөн бөгөөд дэлхий түүнийг мэдхгүйгээсээ харахгүйгээсээ болж хүлээж авч чадахгүй. Харин та нар түүнийг мэднэ. Тэр та нартай үргэлж хамт байгаа зогсохгүй дотор ч нь бүр амьдрна гэж байгаа шүү бүр. Бурхны авралын ажил биш үү? Бүр үнэхээр тусдал хийгдсэн. Тэр биднийг амралтын дотор бүр бааргүйгээр ямар ч одоо эргэлзээгүйгээр ямар ч өчүүхэн зүйлийг орхилгүйгээр оруулж өгсөн. Ариун сүнсийг хүртэл надтай хамт бай гэж явуулаагүй. Дотор нь орж амьдраа гэсэн. Тэр миний дотор орж ээж л Бурхны миний дотор байгуулсан мөнх ажиллагаанд орно. Мөнхийн мөнгө чинь ажиллагаанд орно. Мөнхийн мөнгө чинь юмсуудыг өрнүүлж эхэлнэ. Амийн голын уснууд чинь тэндээс ундарч гарна. Амийн усаар ажилдаг амийн цахилгаан станцууд чинь тэнд ажилд орно. Тэндээс чинь бид нар дээшээгээ холбогддог холбооны том станцуудыг ариун сүнс байгуулж байгааг харна. Тэндээс бид нар сонсно. Тэндээс бид нар дамжуулна тийшээгээ. Үнэн шүү бидний хөтлөн худал руу биш. Бүх худлаас биднийг цэвэршүүлнэ. Бүх мэхлээс биднийг холдуулна. Ариун сүнсгүйгээр бид нар яг үндэ хинч биш. Ариун сүнсгүйгээр бид нар Христчин байх гэж нэг өдөр ч оролдож чадахгүй. Би бүр танд батлан хэлье. Айгүй олон удаа хөрх юм оролдож үзсэн. Тэнэгтэж явсан хүнийхээ хувьд. Бурхантай хамааралтай бүхэн. Тэр байтугай бурханд хамааралгүй юм ч гэж байхгүй л те. Ерөөсө хүний энэ ертөнцид амьдрсан шиг амьдрах амьдралын үндэс нь өөрөө ариун сүнс байдаг байхгүй юу? Бидний дотроос ажиллаж байдаг. Тийм учраас бурхан Есүс хэлсэн. Би явахгүй тэр ирэхгүй маа. Тэр би явсан нь та нарт илүү дээр. Энэ одоо Мосегийн дуунаас тэс өөр юм ярьж байгаа байхгүй юу? Мосег ийм үгсийг сонссон ч болоосаа ихтэй тэр сонсоогүй. Яагаад гэвэл болоог байсан. Бид нар ирэх ёстой байсан. Бид нар ирэх хүртэл Мосе шиг олон итгэмжит үйлчлэгч нар байсан учраас өнөөдөр бид нар энэ буйхааны бамбарыг амжилттай хүлээж аваад зогсож байгаа юм. Зарим нь тамлуулж өгсөн, зарим нь хөрөөдүүлсэн, зарим нь адлагдаж уулах хадны ан цаваар нуугдаж явлаа. Зарим нь өмсөх олигтойч хувцсгүй байлаа. Идэх хоолгүй өлсөд цангаж явлаа. Биднийг юу амьд байлгаж ирсэн? Ирж яваа Христ амьд байлгаж ирсэн. Яагаад гэвэл Авраам хүртэл тэр хотыг харсан. Еврей ном дээр тэр хотыг тэр бол уулан дээр эрэгдсэн шинэ Иерусалим Сион муума гэсэн. Тэр хотыг эрэгдэн Христээр аврагдсан одоо бидний ярьдгаар Христчд. Тэр хотыг эрэгдэн. Тэр хотын гудамжаар үе түмэн сая жива тэнгэр элч нар магтаалыг өргөө зогсож байдаг. Та нар тийм хотод төрсөн шүү дээ. Бидний амьдарч байгаа Улаанбаатар биш л дээ. Гэхдээ бид нар Улаанбаатарт ингэж амьдарч байна гэдэг чинь Улаанбаатар тийм болох бүрэн боломжтой гэсэн үг. Одоо энэ ч бас арай л жоохон дэгсчлээдэ гэж зарим ч бодож иж магадгүй л дээ. Бурхан тэгэж хэлээгүй бол би тэгэж хэлж чадахгүй угаасаа. Улаан цай. Гэтэ бид нар еврей ном руу орохоор та харна. Намайг хотлоо ирж өгөө гэдэг.
Ариун сүнс бидний дотор байхад бид нар худал ярьж чадхаа болдог. Угаасаа. Худал ярих тоолондоо бид нар илчлэгдэж, яллагдаж байдаг. Худал ярих тоолондоо ямар ариун биш байгааг мэдэрдэг бид нар. Тэгээ бид нар уучлалт гуйхад Христийн цус тэр даруй намайг угаадаг. Бидний авралт дутуу юм нэг ч байхгүй. За. Би та нартай хамт байхдаа энэ бүгдийг хэллээ. Харин туслагч буюу ингээд дуусаагүй байх нь шүү дээ. Эцсийн зоог сүүлийн тэр орой Есүс Христийн хэлсэн үгээр бүх юм дуусаагүй байх нь. Өнөөдөр би та нарт энийг хэллээ. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүх зүйлийг заана. Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. Есүс тийм учраас л үнэхээр амар тайван байж чадсан. Би тэгж боддог. Одоо пасторч гэсэн энэ амар тайван дотор амьдрах хэрэгтэй. Бурхан ажиллаа хийж шээ. Бурхан хүмүүсийнхаа зүрх сэтгэл дээр хүрч байна. Би танд юу гэрчилж чадах вэ гэхээр хүний зүрхэнд хүрч чадах нэг л байгаа. Тэр бол бурхан. Үгүй зүтгэрч хүрч чадахгүй заа юу. Тэр чинь түүний хувьд хориотой үснэ. Хориотой үс. Бид нар хүний зүрхэнд хүрч чадахгүй. Хориотой учраас биш. Зүгээр л чадахгүй. Харин бид нар тэр хүмүүсийг бурхан руу чиглүүлж чадна. Дахиад зүрхийг нь бурхан л нээн. Бурхан зөөлнө, бурхан хатууруулна, бурхан нээн, бурхан хүрнэ, бурхан эдгэн, бурхан дэлгэн. Хоцолтууд, хаалтуудыг нь авч хайна. Ганцхан эрх мэдэлтэй нэгэн бол бурхан өөрөө. Гэхдээ тэр ганцхан хүчээр ерөөсөө юм хийдгүй байхгүй гэж араа хүндий тэгээд зүрхийг нь ангиж аваад хизээш тийхгүй. Бид нар заримдаа бүр байж чадахтаа тэгж гойдаг. Аава та энэ хүний зүрхийг зүгээр хаалгын зүм татаад орооч. Бид нар нэг тийм өөртөө нэг тийм сонин төрөмгийн шинжтэй болохоор тийм үү яа тийм. Бурхан тийм балмад биш байхгүй юу? Би хүртэл заацсан те. Та ингээ өшөглөөд ор. Та мэдгүй юу? Та зүгээр ингээ өшөглөөд ор. Үгүй тийм сувдаа чи өшөглөө явуучвал яасан. Бараг миний хэрэггүй юм шүү. Бид нар аюу хөшгөлдөг учраас нэг ч зүрх бидэнд нэгдэхгүй байхгүй юу? Хүчээр те. Чи надтай амьдрахыг хүсч л байвал л эзэн Есүст итэг гэдэг чинь хүнийг зүгээр зүрх рүү нөшөглөө илэгдэж гэсэн үг үстэй. Чи миний хүүхэд мөн юм бол чи миний пастортай уулз. Тэгээ бид нар ч гэсэн бүр хүчинд алдцсан очоод таа. Тэгэхээр пастортай хэлчих та яг тэгж хэлээрээ. Гэм би очих хэрэг байгаа ч юм уу гэж юм те. Зүрхний мастерт зүрхнүүдийг зүгээр л нэрийн нөгөөд атгуул идэхгүй зүмөрөө. Тэр яаж хүрдэгсэн те яаж онгоолдогсэн яаж хуулдагсэн түүний мэдэл юм. Тэгээд би ярьсаар байх болно та минь тэмтэрнүү яан те та бол аргаа мэднэ. Та балмад миний зүрхийг нээж чадсан. Дахиад нэг балмад итгэдийн зүрхийг нээж чадсан шүү дээ. Би танд итгэж байна. Тийм учраас би амар тайван байна. Харин би дуугүй зогсохгүй. Энэ нэрийг амийн номонд бичигдэх хүртэл харанхуй хаанчлаас хайр түүгийн хаанчл руу шилжих хүртэл би ярьсаар л байх болно. Тэгээ бүр адгийн морьсоос бүр чихээ бөглөөд бүр ямар ядаргаад ямар яаршигтэй ямар бүр алга болтол би ярих болно. Энэ л бидний хийх ёстой ажил. Тэр ариун сүнс та нар дээр ирээд та нарт туслах болно. Бүх зүйлийг заах болно. Миний та нарт хэлсэн бүгдийг бас сануулна гэж шүү дээ. Бид нар ч одоо мартсан шүү дээ. Гэтэл тэр сануулна гэж. Гэхдээ мартахын тулд бид нар бас юм авсан байх хэрэгтэй байхгүй юу? Юу ч аваагүй хүнд бол сануулын ихний ч юм байхгүй. Мартах ч юм байх. Мартах бол асуудал биш. Мартах бол бидний тархи одоо тэр тархины багтаамжтай л холбоотой. Эсвэл бид нар өөрсдөө багтаамжийг нь ашигладаг байх. Ажлуулдаг байх. Бүр ингэж бурхан минь та ингээ миний тархийг зүгээр барьчих. Ажлуулдаг өөрсдөө. Харин би хичнээн идэвхтэй ажиллаад өдөр шөнөгүй дуул ном дээр идэж. Өдөр шөнөгүй нүдээ бүр бүлтийт нээгээд таны ажлуудыг харж ирсэн ч биш юм байна. Энэ юун дээр идэм байна. Сургаалт биш. Номлогчийн өгс дээр идэв шүү. Бүлтийт таны ажлуудыг харж ирсэн ч би хизээч бүрэнгүүц тайлж чадахгүй. Хизээч чадахгүй. Мартан бид бодлон одоо тэг бүлгэрэн тэр чинь. Харин ариун сүнс нийт дотор байж байгаа нь
хэрэгтэй цагт хэрэгтэй санах ёстой зүйлийг маань сануулахын тулд энэ одоо ямар гайхалтай вэ? Бүр энэ бол Мосегийн үлдээгээд өнгөрж байгаа ард түмнээс шал өөр шүү манайхаа. Энэ үнэхээр өөр. Тэг ингэж хэлж байгаа шүү. Амар тайвнаа би та нарт үлдээнэ. Өөрийнхөө амар тайвныг та нарт өгнө. Нөгөө газар дэлхий дээр амьдарч байхад Иесус өөрөө амьдарч исэн тэр амар тайвнаа бидэнд өгнө. Энэ тэр ертөнцийн амар тайван огтос биш. Амар тайван биш. Есүс Христ уулан дээрх сургаал дээр амар тайвныг тогтоогч нар ерөөлтөө гэж хэлсэн байна. Амар тайвныг тогтоогч гэдгийг өөр орчуулган дээр юу гэж тайлбарсан байдаг вэ гэхээр хоорондоо атаархан сөргөлдөж бие биенээсээ илүү дээр гарах гэж өрсөлдөхийн оронд хамтарвал ямар их зүйл хийж болохыг харуулдаг нэгнийг амар тайвныг тогтоогчоо гэж хэлдэг гэсэн ба. Тэгэхээр энэ ч бас нэг ажил байгаа нэг хөдөлмөр байгаа байхгүй. Христийн сүм дотор өрсөлдөөн атааж өтөө хамгийн бага байх хэрэгтэй. Амьдрах суурь хөрс байх ёсгүй байхгүй. Тэгтлээ бид нар сүм чуулган дотроо, гэр орон дотроо амар тайвныг тогтоох хэрэгтэй. Ийм хоёр хоорондоо насан туршдаа хэмлэлцэж, яс булаацалдж байгаа нохоо шиг амьдрахынхаа оронд санаа нийлээд бие биенийхээ өмнө бууж өгөөд хүчээ нэгтгээд тэр гэр бүлийг барьж байгуулахад бурхантай санал нэгдээд тэгээ цаашаага явбал тэр хүмүүсийн амьдрал нурж унахгүй шүү дээ. Улмал баригдаад байна. Тэгээ энэ чинь амар тайвныг тогтоох гэж байгаа байхгүй. Болж үл хинтээч битгий муудалц. За мэдээж бид нар энийг хичнээн би хийж хичээсэн ч гэсэндээ нөгөө талаас муудалцах юм зөндөө гарна. Гэтэ надад бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр танд бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр чи өөрийнхөө зүгээс хийх ёстой маа хий. Тэгэхээр миний зүгээс хийх ёстой юм гэж байна. Бурхан хийх ёстой юм гэж байна. Нөгөө гурав дахь талаас хийх ёстой юм гэж байна. Тэгээ би өөрийнхөө хийх ёстой санаа тавих ёстой. Тэгэхээр би тэр л амар тайвнаа та нарт өгнө. Тэр амар тайван та нарын зүрх сэтгэл дотор байх болно. Ингэж та нар санаа зовхгүй, айхгүй амьдрах юм аа гэж. Энд ч одоо нөгөө аимшигтай айдас бүхий өдрүүд ирэхийн өмнө шүү дээ. Нөгөөдөл чи бүр ухаан алдтлаа цоожлоод бүр өөртөө нуугдаад зүхтаагаад бүр аюул болдог яг тэрний өмнө Есүс хэлж байгаа байхгүй юу? Энийг хэлж байгаа Есүс Христ хараа хүн өөрийнхөө дотор байхгүй юмаа өгнө гэж амлаж болохгүй л дээ. Өөрийнх нь дотор байгаа өөрөө тэрүүгээр амьдрдаг нэгэнд л Есүс би өгнө гэсэн байхгүй. Би амар тайван амьдрах гэдгийг мэднэ. Энэ ертөнцид амар тайван амьдрна гэж юу гэдгийг би мэднэ. Тэр их Есүс Христ шиг шүүмжлүүлсэн тийм агуу нэгэн байхгүй хаа. Зүгээр ерөөсө бүр байнгын дагаастай шүүмжлэгч нар ерөөсө ингээл зүгээр яваад мөрийг нь тоолж мөчийг нь санж хэлсэн үг болгоно өмсөн зүс хоол идж байгаа манерыг хүртэл шүүмжилж байсан. Ховдгуудын найз дандаа өлсгөлэн байд юм ааш өлөн царайлал хаана хоол энэ тэнд очицэл хөгж байгаа шиг идчих юм аа. Орчин үеийн хэлээр бол гэхдээ олдохгүй биш гэж дарс гудраал. Архичдын найз. Мөнбэц шинэ гэрэн дээр. Гимт хэрэгтнүүдийн найз. Хаана одоо тэ завхаа эмэгтэйчүүд татвар хураагч гимтэн криминалууд цуглаж ин тэнд манай эзэн байхгүй энэ Есүс Христ байж идэг. Хэвээ бүтэхгүй нөхөр. Түүний намлж байгаа тэр хүмүүсийг идгээс нь шүүмжлүүлнэ тхүү. Яг амралтын өдөр идгээцээ. Өөр өдөр наадхаа идгээ. Тэр хүний нэг өдрөөр өвчтэй байна уу? Нэг өдрийн өмнө идгэрнэ үү? Хараа идгрээд ингээд нуруу муруу тэгшрээд ингээд хүн ингээд ирүүл болж байгаа юм шиг. Ерөөс сэтгэлийг хөдлөхөө байсан. Тийм учраас Есүс хэлээд байгаа хөө та нар бүр хурааж авсан одоо тэ төмснийхээ 11-ийг хүртэл бүр грамж ирээл өгдөг мөртлөө ямар зүрх сэтгэлд чи ямар хайр инрэл байхгүй. Хайр инрэлгүй бол юу ч үгүй өрөг. Бүр Есүсийг бүр гайхшигт авч байгаа шүү дээ. Амралтын өдөр идгэж болохгүй. Чи маргааш идгээ. Амралтын бус өдөр идгээ. Тэр өдрийг хүртэл тэр хүн амьд байх ч юм уу ч юм бөө мэд. Тийм учраас Есүс Христэд амар тайван үнэхээр бүр Есүс Христ шиг амар тайвныг мэддэг нэгэн байхгүй.
тэр их шуурган дотор унтаж чаддаг нэгэн ч гэж байхгүй. Тэгээ сэрж басангуудаа намж гингүүд намжиж байдаг. Гэхдээ энэ одоо та битэрийн өв байхгүй. Яа гэвэл биднийг ч Христтэй хамт өв залхамжлагч гэд нэрлжээд байна энэ номон дээр ч нөө. Одоо хэдүүлээ нэг өв мөврүүгээ дөхөн байгаа да. Алийг болгоо асаас ингэх юм бэ? Та нэг л өдөр юм болох бах та. Би за одоо яах вэ? Бас зүгээр бас манийхаа сэтгэлийг өргөчихжээ. Гэхдээ хүү бурхан юусэн бидний сэтгэлийг өргөх гэж ингэж амар явдалч хэрэгтэл учруулж энэ 66 номыг бичсэн биш. Бид нар биш үү? Мосегийн хариуцсан тэрслүү гэр биш байхгүй юу? Дүлий годлууд биш. Бид нар тэр ариун сүнсийг дотроо би ч дотроо оруулсан юм биш. Миний дотор орж ирсэн. Тэр бүр одоо тийм хүмүүс бид нар. Бид нар еврей рүү очихор зэрэг бид нар өөрсдөө хэн болохыг мэдэх болно. Бид нар өөрсдөө хэн болохыг мэднэ. Гэтэ бид нар энийг бүр байнга мэдэх ёстой бүр. Байнга өөртөө мэдүүлж явах ёстой. Ой, еврей ном дээр хэлдэг ш. Урсаад явчихгүй тул та. Өөр тийшээ салгалаад явчихгүй тул та. Урсгал дагаа төөрөөд явчихгүй тул та. Та нар энэ бүхнээсээ зуураач. Бидний өвөг дээдсийн түүх бүхэлдээ тэгж зуурсан хүмүүсийн түүх байгаа штэ. Бүр зуурсаар хагаад эмэгтэйчүүдний итгэлээрээ өгсөн хүнээ хүртэл үхлээс буцааж авч ялаа штэ. Хөө бид нар ийм баатарлаг амьдралыг одоо туулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэр энэ хажуу зүгээр нэг тийм ингээл одоо утсаа үзэхгүй болох уу, одоо зурагтаа баг үзэхгүй үндэ майлан хийхгүй энэ одоо арай л бүр зүүрлэхгүй юмыг зүүрлэхгүй юмтай зүүрлүүлээд байгаа байхгүй юу? Бурхан гэхдээ биднийг зурагт үзлээ гэж алахгүй байна. Зүгээр бид нар үнэхээр бурханлаг ухамсартай амьдрах хэрэгтэй. Бурханлаг ухамсар бидний дотор маш хурцлагдах хэрэгтэй би тэгж боддог. Бурханлаг ухамсар маш одоо бид нар ухамсартай өндөр дээд ухамсартай иргэдтэй нийгэмд амьдрал сайхан л ах. Тэгтэл бурханлаг ухамсар хэрэгтэй л тэнд. Яагаад гэвэл хүний гэмт мөн чанар өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй юу? За цаашаа харъя цөмөрөө. Би Есүс Христийн бүр цаг болцсон явж идэх штеп. За би яарахгүй байна. Би угаасаа яарахгүйгээр шийдсэн байгаа. Бид нар Иохан номын 14, 15, 16, 17 сайн мэдэхгүй байна. Ямар ч тач байсан Есүс Христийн Мосеос тэс өөр ярьсан зүйлсүүдийг ярилцаад дараа нь хэдүүлээ еврей ном руу орох юм байна. Тийм болохоор би таныг еврей номыг уншаасаа гэж хүсэж байна бас. Амар их ачаа өгөөгүй баха. Би нугасаа бидний дээр тавьсан буулга бидний ачаа их сайхан амттай. Тийм болохоор еврей номыг би таныг уншаасаа маш их хэрэл хайгуул хийгээсээ маш чухал зүйлүүд дээр залхууралгүй суугаасаа гэж хүсэж байгаа. Библийг унш. Хайртаа танд талархаж байна. Танд талархаж байна. Энэ талархаж байна гэдэг үг үнэхээр өчүүхэн гэдгийг би мэддэг. Гэхдээ би танд талархаж байна гэж хэлэхдээ ерөөсөө ядрахгүй байна. Талархсаар ч яах болно. Тэгээ таны аврал бидний амьдрал бүрэн гүйцэлдээсэ. Бид нар ч гэсэн өөрсдийнхөө хүлээж авсан Христ амиараа цусаараа үнийг нь төлсөн тэр авралыг эмээлт ба чичрэлтэйгээр гүйцэлдүүлэхийг хүсэж байна. Таны аврал дотор бүр үнэхээр эрх чөлөөтэй, туйлын ханамжтайгаар сүнсний хөгжил цэцгэлтэн дотор амьдрахыг хүсэж байна. Таны хаанчлаа зөвхт байдлыг эрен хайж мөшгөхийг хүсэж байна. Та бидэнд туслах болтугай. Мартахад сануулах болтугай. Зааж сургах болтугай. Ариун сүнс, гайхалтай багш, тайвшруулагч, туслагч, зөвлөх, бидний албан ёсны өмгөөлөгч, бидний хууль ёсны хуульч тандаа талархаж байна. Бүх алдар магтаал нь танд байх болтугай гэж би эзэн Есүс Христийн нэрээр ярьж байна. Амен.